Энэ ойлголтын зөрүүл гараад байна да. Энэ оруулж ирсэн төсөлчин бол сахилгын зөвлөл гэдэг юмтай байна. 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Дотроос нь 3 байна. Шүүхээс 2 байна. Хууль зүйн асуудал эрхэлсэн байгууллагаас 2 байна гэдэг ингээд ийм том ял байгаа юм л да. Ерөнхий яригдсан юм нь бол энэ натуралч нартай харьцдаг төрийн ганцхан юм л энэ л байгаа юм л да. Бус үед ч эдгээр хувийнхаараа журмаар хөс мөнгө болоод хуулийн дагуу ажиллаад явцдаг. Яг сахилга дээр нь энэ шүүхийн төлөөлөл шүүх нөгөө маргаануудад шийддэг учраас энэ эрхийн асуудлыг ярьдаг хуулийн яамнаас байгаад жаахан сахилгатай байлгыг гэсэн санаа л да. Хуулиа дагдаг байлгыг гэсэн санаа л да. Ийм санаагаар оруулж ирсэн. Нэгдүгээрт энэ, хоёрдугаарт энэ Пүрүдурж гишүүн шүүгчийг энд оруулах юм шиг ойлгоод байна. Шүүгч бол орохгүй. Шүүхийн төлөөлөл гэж байгаа болохоос биш. Тэр чин тамгын газрын ажилтнууд энэ тэргээ зөндөө хуульчд байгаа шүү дээ. Тэднэрээс нь гэсэн санаа шүүгч гэдэг үгэнд бол байхгүй. Энийг би нэг тэмдэглээд хэлчмээр байх юм. Зүгээр тэр нэг улруулан томилдог юм. Эднэр чинь нөгөө дотоод дүрм журмаараа хурлаа хийгээл тэгэл нэр хүндтэй нуруутай гэж үзсэн цөөхөн хүн байд юм л дөө. Тэр Батцаанд эднэрийг л яриад ах шиг байна. Цэргийн шүүхмөг хөтөлж яасан аль талаас энэ хоорондоо таардаг натуралч нар энэ нуруутай юм энийг тавьчих юм бол бас нэг хэлмэгдүүлээд байхгүй ажлаа зөөд явчихна гээл дахин сунгаад байдаг л нэг ганц хоёр хүн байд юм л да. Тэгээ энийг одоо ингээл нэг удаа байна гэж хуулиар хязгаарлал элдв 20 саад тавьж явахын оронд хоорондоо асуудлаа шийдээд энэ сахилгын зөвлөлийнхаа хүмүүсийг шийдэг гэж л явж ирсэн л төвхтэй юм л да. Олиггүй амтан байвал хөөгөө явуулж шít. Гайгүй учраас энэ хоорондоо нэг үгүй ярихтын манай натуратч дотор хоорондоо нэлээд хэл амтаа байд юм аа. Тэгээ хэл амтаа хүмүүс чинь бүх гишүүдийн хурлыг хийгээл сахилгын танхимд одоо тэрийг оруулах юм бол бүгд бие биенээ таньдаг. Энэ арай нэг жаахан нуруутай байж магадгүй. Гээл энэ удч гисэн ганц нэг л хүн байгаа, өөр юм байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ дахин сунгагдаад байгаа энэ сахилгын тэр дарга марга гишүүнд нь байгаа хүмүүс чинь аль талынх нь итгэл үлээдэг хүмүүс байдаг байхгүй юу? Энийг бас бодолсон үстэй. Тэгээд нэг хуулиар хязгаарлаад байх шаардлагагүй. 91 оны хууль бол латин натуратын холбоо гэж байд юм л да. Стандарттай. Францууд яваад байдаг. Эднэртэй нэлээд хамтарч ажиллаж боссон хууль шүү. Тэр латин натуратын зарчим одоо энэ манай хуулийн дотор яваад байгаа зарим засвар хийж. Тэр ерөнхийлөгчээр дахин сунгагддаг барьдаг юм чинь болвол итгэл бол дахиад сунгад нь итгэл болж чадахгүй бол дахиад унана шүү дээ. Тэгээ ийм юмыг бас хуулиар зохицуулаад байх шаардлага байхгүй. Аль болохоор л энэ натуралчдын танхимд гишүүд нь төрийн бус байгууллагын гишүүд нь өөрсдөө асуудлаа шийдэг. Хуулиар элдв хоёрын хооронд тааж тавьж хэрэггүй гэж л ярьсан юм да гишүүд минь тэгээд санал ураагаа шийднэ үстэй.